2025 оны онцлог үйл явдлын нэгээр бол ганц мод гашуун Сүхбаатар хил холболтын гэрээ буюу бидний хил зайснаар Харибины гэрээ ороод байгаа. Тэгэхээр Харибины гэрээний эхлэл хаана яаж тавигдсан бэ гэдгийг эхлээд хэлхэн зүйтэй. За яг оны өмнө буюу одоо 2024 оны яг үдийд Харибины гэрээний асуудал бол анх улсын хурлаар ороод шийдвэр гаргаад тогтоол баталсан байдаг. За уг улсын хурлын тогтоолыг тухайн үеийн оюун эрдэнэ засгийн газар бол хэрэгжүүлээгүй байдаг. За оюун эрдэнэ засгийн газар бол тухайн үедээ юу гэж тайлбарлаж байсан бэ гэхээр 1940-од оноос хойш хил тамсан төмөр замын бүтээн байгуулалт ийм том гэрээ боллоо. Энэ том гэрээг одоо 35 жилийн түүхэнд анх удаага хийлээ. Энэ бол маш том бүтээн байгуулалт болох юмаа гэдгийг сурчилж ирсэн. За ингээд бүгд найрамдах хятад ард улстай хилээ холбоо нүүрсийг бол их хэмжээгээр гаргаад 100 сая тонн нүүрс гаргаад 120 сая тонн нүүрс гаргаад улс орны эдийн засаг хүчтэй болж улс орны эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх юмаа л гэж тухайн үедээ тайлбарлаж байсан. Анх яг үдийд 12 сарын 25-нд баг шүү. Засгийн газраас улсын хуралд яаралтай гормоор тэр хилцээр Харибины хилцээрийг байгуулах зарчим гэж одоо баримтчиг оруулж ирсэн. Яаралтайгаар тэгээд шууд 27-нд тэрийг их хурлаар хэлцээд баталсан. За тэр үед бол нэгдүгээрт хил холболт мэдээж хоёрдугаарт нүүрс худалдаа авах гуравдугаарт тэр одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ийм гурван чиглэлээр олборлолтын хүчин чадал нэгсэн доо уурхайн хүчин чадал гэдэг. За тэгээ энэ гурван асуудлыг ярилцах хүрээнд бол гишүүдийн зүгээс миний би ч гэсэн маш их асуусан л да яг энэ нүүрсний үнэтэй холбоотой асуултыг тэгээ яг ямар томьёолоор яаж тогтоох юм бэ гэж асуусан боловч таймтай, дөрвтэй, тодорхой хариулт бол аваагүй. Урыг цогцоорно гэж Харибины гэрээн дээр тусгасан. За хил дамсан төмөр зам хамтран барих. За нүүрс худалдаа авах, нүүрсний уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ийм гурван зүйл ярьж байгаа. За тэгэхээр бид нар бол бүгдээрээ ойлгохдоо хил дамсан төмөр замаа барина. Оронд нь бартраар нүүрсээ өгөх юм байна л гэж ойлгосон. За гэтэл бартраар бол нүүрсээ өгөхгүй. Тэр хил дамсан төмөр зам дээр өөрөө 5 толгой компани мөнгөө гаргаад төмөр замыг одоо бариулж байгаа юм. Өөрөөр хэлбэл ямар ч тийм бартрын нүүрс бол тэнд бол ороогүй гэж хэлж байна. За энэ гэрээ бол маш тодорхой гэрээ. Тэр дутуу үлдээсэн тэр төмөр замыг яах нь холбох нь тэр чинь нэг төмөр зам холболтын ажил гэж хийгдэнэ. Тэр ажлыг бол бүгд найрамдах хятад ард улсын одоо компаниар хийлгэж байгаа. Гэхдээ Монгол улс буюу Эрдэнэс тавталгоогоос мөнгөний 100% төлж байгаа. 100%. Одоо бол үжээ яасан бах нь урьдчилгаагаа төлөөд ажил нь эхэлсэн явж байгаа. За дараагаар нь нүүрс худалдаа авах гэрээн дээр одоо асуудал үүсчээ гэсэн ийм зүйлийг л одоо хэлээд байна. Хил нөхцлөөрх биржийн үн нөгөө том гэрээний үн уурхай ам дээрээс тээврийн зардал нэмснээс илүү ашигтай байна. Буюу уурхай ам дээрээс бид нар том гэрээ байгуулад ахаар үнийн хувьд Монголын талд алдагдaltaй байна. За тийм учраас одоо энэ том гэрээнүүд ингээд 28 оноос эхлээд 26, 27, 28 он гэхэд бол дуусна. Гэтэл энэ дуусгаж байгаа том гэрээнүүдийг залгуулад нийт дүнгээрээ тэрнтэй адилхан дахиад мундаг том гэрээг адилхан нөхцлөөр 20 жилийн турш хийж ягаад олон хүний санаа зовсон. За тэгэхээр нэгдүгээрт нь юунд нь санаа зовж байна вэ гэхээр нэгдүгээрт нь нөгөө сорчилж 80%-ийг сорчилж авч байгаатайгаа адилхан дандаа сайн нүүрсийг аваа явуул яах юм бэ? Энэ орд чинь ашиглаж болохоо явчихнаа. 3 төрлийн нүүрс байгаа. Сайн нүүрс, дунд зэргийн кокс нүүрс, коксч дөггүй нүүрс. Тийм учраас сорчилж болохгүй гэдэг асуудлыг одоо чуулган дээр байнгын орон дээр би гаргаж тавьж зарчмын зөрүүтэй саналаар засгийн газар өгс чиглэлд нь бол тусуулж байсан тийм учраас. За хоёр дахь асуудал нь үн. Тэгэхээр үн хэдийгээр үн бол зах зээлээс хамаардаг уян хатан томьёотой. Гэхдээ тэр томьёоны зах зээлийн өөрчлөлтийг нь бодоод бирж дээр зарж байгаагаас хямдхан байгаад. За тэр зүрэг бол зарим хүмүүс одоо $50 байна гэж хэлсэн. Зарим нь бол ойролцоогоор нь $20-30 байна гэж бас үзэж байгаа. Ингээд ямар ч байсан том хэмжээний зөрөө гарна. $10 зөрөөч байсан энэ бол хэдэн зуун сая долларын зөрөө жил болгон. За энэ гэрээ бол 16 жилийн турш 245 сая тонн нүүрсийг 50 гаруй доллараар өгөх ийм гэрээ хэлцээр байгаад байгаа. Гэтэл тухайн үеийн одоо биржийн ханш бол $90, $95 нүүрснийхээ чанар төрлөөс хамаарат ийм үнэтэй байсан. За тэгвэл
айлын талтай хамтран ажиллах мэдээж асуудал гарна. За China Energy компанитай анх гэрээ байгуулахдаа за айлын талаас бол юу гэж хүссэн бэ гэхээр 5% одоо хямдруулаач танах бүрэн нээлттэй байна гэдэг тухайн үеийн тэр 5 толгой компани захирал би тэр томилогдсон байсан тэр хүнд одоо тийм захиа явуулсан байдаг. Гэтэл 5% хямдруулаач гэсэн имийг яагаад 40-50% хямдруулсан бэ гэдэг чинь өөрөө маш том асуултын тэмдэг гарч ирээд байгаа. Эдийн засгийн байнгын хороо болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны зарлаад яг нөгөө харьбины хилцээрийн төсөл орж ирсэн. Одоо 2 дахь баримт бичигтэй. За тэр төсөл орж ирээд тэрийг бол тухайн байнгын хорооны гишүүдээс бусад гишүүд бол ер нь баг мэдээгүй. Миний би ч гэсэн мэдээгүй. Гэхдээ яг ерөнхийдөө анзаарсан л да энэ юу болоод байна гэд. Тэг нөө чуулган завсралцсан учраас тэгээд өнгөрчиж байгаа юм л да очиж чамчихгүй. За тэгээд тэр байнгын хорооны хуралдаанаас харж байхад бол бас нэлийн асуудалтай байрын санагдсан. Яг тэгвэл тэр байнгын хорооны гишүүдийн асууж байгаа асуулт бол нэлийн ноцтой байсан. Зарим гишүүд бол энэ чинь ерөөсөө нүүрсний гэрээ байна. Хил холболт гэхээс илүү нүүрс байна. За дээрээс нь нүүрстэй нүүрсний хулгай номер 2 гарах гэж байгаа юм биш үү? Нүүрсний хулгай ханхалж байна гэж бүр хэлсэн. Алдагдлыг бид нар үнэхээр тооцож айлын талдаа ахиж ярьж энэ гэрээнийхээ үнэн дээр ярихгүй бол болохгүй ийм нөхцөл байдалд хүрээд байгаамаа. За үүнээс үүдж 40 гишүүн гарын өсөж зураад за улсын хурлын эдийн засгийн байнгын хороогоор дэмжиж хянан шалгах төр хорооныг байгуулах гэж санаачилж явсан гишүүд юу гэж ярьж байгаа вэ гэхээр гэрээ бол нууцын төвшөнд байна. Тийм учраас гэрээг задлаад эсвэл тэр нууцаас нь гаргаад чухалчж ярья. Мэдээж хөрш оронтойгоо хамтарч ажиллана. Хөрш орондоо нүрсээ гаргана. За энэ бол бид нар уламжлал болгоно гэдээ тогтоод ирсэн ийм зүйлээ. Тийм учраас энэ хөрш оронтойгоо байгуулсан гэрээн дээр бол бид ямар нэг юм бол яриаггүй гэж. Хамгийн гол нь энэ нүүрсээ яагаад ийм хямдхан үнээр өгөө? Яагаад бид нар энэ нүүрсэн дээр ийм их хэмжээний алдагдлыг төвлөрүүлээд байгаа юм бэ? Манай Монголын энэ авилгачдад учир байгаа юм биш үстэй. Манай Монголын авилгачид одоо дундаас нь энэ мөнгийг завшаад байгаа биш үстэй. Улсын хурлаа шаран шалгах төр хороо байгуулад ингээд нээлттэй яриа л гэсэн ийм л чухал санаа байгаа даа. Тийм учраас шаран шалгах төр хороо болвол хуралдаж шинжээч нарын дүгнэлт гаргаж шинжээч нарын дүгнэлтийг олон талаас нь авч хилцэхэд үнэхээр энэ гэрээ алдагдaltaй мүү алдагдaltaгүй мүү гэдэг энэ зүйл чи өөрөө гарч ирж байна. Энэ том гэрээ нүүрсний үнд нөлөөлнө. Нөгөө талдаа Монгол ер нь нүүрсээ ямар үнээр борлуулах гэдэг болсон юм бэ? Одоо нүүрсний худалдаа хийдэг Австрали, Индонез, Хятад өөрөө, за Оросын холбооны улс, Америк, Канада, Мозамбик бүгдээрээ нүүрсний үнийн индекстэй. Монголд байхгүй. Монголчууд нүүрснээс хоолоо олж иддэг үнийн бодлого байхгүй. Үнийн үндэсний бодлоготой байх. 2025 оны онцлог одоо үйл явдлаар бол ганц мод гашуун Сүхбаатарын гэрээ буюу бидний хил зайснаар харьбины гэрээ бол яалтчгүй багтаж байгаамаа.